Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчит компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилох үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор улсын хурлын гишүүн сайн зориг Сэнгүүнаар 1991 онд батлагдсан засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй олгох хуулийн төслийг санаачлан улсын хурлын босго давуулсан. Иргэд болон зарим улс төрчдийн зүгээс бүрэн эрхт төлөөлөгч томилох практикийг хязгаарлаж, харин компани засаглалд хараат бус иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх нь илүү оновчтой гэж үзэж байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ хуулиар аль ашигтай гэсэн компаниудад бүрэн эрх төлөөлөгч томилж компани засаглалыг засгийн газар мэдэлдээ оруулж ирсэн байдаг. Үйл ажиллагааг нь сайжруулсан жишээ байгаа ч нөгөө талдаа улс төр эдийн засгийн бүлэглүүдийн эрх ашигыг гүйцэлдүүлэх гар хөлн болсон тохиолдлууд ч бий. Иймээс ч засаглалын зарчмыг алдагдуулж байгаа энэхүү хуулийг хүчингүй болгох санаачлаг гарч улсын хурал дээр энэ 7 хоногт хэлэлцэх ёстой байсан ч хойшлоо. Тэгвэл иргэдийн зүгээс бүрэн эрх төлөөлөгч томилдог байдлыг бодиулах ёстой гэж үзэж байна. Тийм нэрэггүй хоо. Энэ сая чи нөгөө хамтарсан засгийн газар байгуулахад нөх олон хүн би ажил хий. Над цалин хэрэгтэй байна. Төрөөс цалинжигээд ингэсэн шүү дээ. Тэгээ хоёр нам тохиролцоод за яах вэ? Чиний дэрэг дэнднээ очиж тавьчихгээд том цалин өгөөд нэг иймэрхүү ажил яваад өнгөрсөн баха. Ер нь дэмий бах. Би тэгж ярддаг шүү дээ. Тэр нь бол яах вэ? Улс төрчид чинь бол бас мэдээж бүлэглэл байдаг. Энэ хоёр намд бол дотор нь хоёуланд нь бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө явчихгүй эх орныхоо яг тусгаар тогтнол Монголын нийт ард түмний эрх ашигын төлөө байж чадвал бэт байх нь зөвөө л гэж үзэж байна. Зөвхөн ер нь бол заавал гэж нэх бэт томлоод байх шаардлагагүй тэр хариуцлагууд нь ажиллаа хийж ивэл хийх ёстой юм хийж ивэл зүгээр юм л гэж бодож байна. За Монгол улсын компани тухай хуулиар засаглалд ил тод байдал олон нийтийн оролцоог хангалттай тусад зохицуулсан гэж үздэг. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь компани засаглалын тогтолцоог сулруулж, улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлж байгаа учраас хүчингүй болгож эсрэгээрээ иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх ёстой гэж хууль тогтоогч нар үзэж байна. Ер нь бидний наадсан тогтолцоотой улс учраас энэ бүрэн эрх төлөөлөгч буюу бэтийн асуудал гэдэг зүйл бол одоо энэ цаг үед бол бас байж болохгүй зүйл гэж харж байгаа. Энэний оронд харин илүү иргэний хяналт илүү байх ёстой гэдэг агуулгаар хэн нэгэн удирдах халдмал шаалтны одоо төлөөлөл болж тэнд асуудалд хандж байхаар харин илүү одоо энэ төрөөмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрөөмжт компаниуд дээр бол одоо бас иргэний хяналтыг сайжруулах юм зайлшгүй шаардлага байгаа учраас би энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Зэмээс эдийн засгийн хариу арга хэмжээ авахын тулд тухайлсан аж ахуйн нэгжлэр онцгой дэглэм тогтоох асуудлыг онц байдлын тухай хууль тусгах, зарим компани засаглалын ил тод байдал дотоод хяналтыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг хууль санаачлагч нар онцолжээ. За нөгөө төгөөр томилсон бүрэн эрх төлөөлөгч нь хариуцлагагүй ажилласан бол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал ч тодорхойгүй байсан юм а. Иймээс ч засаглалт нь хөндлөнгөөс хутгалдах бус олон улсын жишгээр хяналт хариуцлагын тогтолцоог нь сайжруулах ёстой гэж үзэж байна.